Брайан азотын хоолгооны тохируулга шалгахад доомч бас азотоо бэлтгэв. Хектрийг дохио өгөхөд машинууд яндангаасаа гал маналцуулж байснаа олон зуун морины хүчээр урагшаа ухсхийв. Доом хамгийн түрүүн хушуучлахад Брайан хамгийн сүүлд явж байлаа. Тэгснээр Брайан эхний азотоо залгахад машин нь урагшаа ухсхийн сүүлийн машинуудыг идэм доомтой тэнцэв. Компьютер нь аюулын дохио хангинуулахад Брайан тоолгүй компьютераа хаан хаазаа тултлан гიშгэн доомын урд гарав. Гэвч доом удаан баярлуулсангүй дараагийн азотоо шахан Брайаны урд гарав. Брайан хоцрохгүй гэж хэлсэн боловч давхих нь бүхэл жолоод л галдан машин доороо иргэн буруу харж зогссны дараа утаас авсуулсаар барианд орж ирэв. Доом бооцооны мөнгө аваад байж байтал Брайан инээд алдсаар машинаасаа бухад доом машиных нь хамрыг сөхж үтснээ намайг баг гүйцэд өгсөн гинэ азот чинь дэлбэрчгээгүй нэг хэмгээд ярьж байтал зам дээр ирсэн залуус цагдаа хэмээн тохиолоход уралдаан сонирхох залуус машиндаа суун тал тийшээ бутран цогтцгаав. Доом энэ зур нэгэн зогсоолын байшин руу ор машинаа тавьснаа гадагшаа гарan явган алхаж байтал машинтай цагдаа түүнийг танин хөөгтөл Брайан хажууд нэр машиндаа суулган цагдаагаас мултлав. Чамайг надад туслах юм гэж өстө бодсонгүй хэмээн доомыг хэлэхэд Брайан чиний тааллыг олбол машинаасаа салахгүй ч юм билүү гэж бодлоо гэх доом чи миний таалалд багтлаа гэхдээ машин ч минийх гэв. Тэгснэ чи өөр цагдаа нарт хөөцөлдөж байсан юм уу? Тим юм шиг л